Тэгтэл хоёр давхраас хүн бууж байгаа нь сонсогд. Юу энэ жаалаа гэж хэлв. Би Мичиган мужийн хөдөө нутагт төрсөн. Тэнд хийх зүйл бараг байдгүй, зөвхөн мод тариалангийн талбай. Хийх цагийг ганцаараа өнгөрөөдөг байлаа. Би том болоод жолооны үнэмлэхтэй бол гэрээсээ явсан. Манай хуучин гэр маань ойролцоогоор 30 акр хэмжээтэй 1.2 га талбайтай нэлээд том байсан юм. Арай хашаанд агуулгах байртай байсан. Энэ явдал тохиолдох үед би зөвхөн 13 настай байсан. Ээж аав маань итгэж намайг их л ганцаараа минь үлдээдэг байлаа. Нэгэн амралтын өдөр би гэртээ ганцаараа үлдэж PC тоглож сууж байтал гадаа хашаанаас хүчтэй төмөр дэлсэх чимээ сонсогдов. Би тэр даруйн цонхоор харахад юу ч харагдсангүй. Гэхдээ арын хашааны агуулгын байрны хаалга нээлттэй болохыг олж мэдсэн. Би эвгүүцээд шүүгнээс буугаа аваад хашаа руу гарлаа. Гэрийн хаалгыг хаагаад "Хэн бэ?" гэж чанга хэлсэн ч хинч хариулсангүй. Би агуулгын өмнө ирээд гартаа буу байгааг зарлсны дараа дотогш шагалаа. Тэнд хадуур, үс хадагч гих том биетэй зүйлс байсан болохоор ард нь өгдөж болохоор байв. Би юмнаас тэгж хурдан айдаг хүүхэд байгаагүй ч тэр үед ихтэй үнэхээр эвгүцсэн. Агуулгын хаалгыг хаагаад гэрлүүгээ гүүгээрээ буцаж орсон. Гэрийн хаалгаа артаа төгчиж агуулга руу чиглэсэн сонхны хажууд удаан хугацаанд сууж ажиглалаа. Би удалгүй аав руугаа залхаж зөвлөгөө авахар шийдсэн. Гэрийн утаснаас аавынхаа утас руу залгасан ч тэр утсаа аваагүй. Би мессеж бичгийн оронд дуу шууд үлдээлээ. Тэр үед мессеж гэдэг нэг их дэлгэрээгүй байсан болохоор дуучууд ингээ үлдээдэг байсан. Зүгээр л телевиз үзье даа гэд буудан дээрээ сууж байв. Гэтэл дээд давхраас шажигнах чимээ гарав. Би яасандаа тэр дорол хөлдөж зогсов. Энэ яг л би зүгээр л айгаад байна уу? Эсвэл үнэхээр хин нэгэн байна уу гэж бодох төрөсөн. Би бууга дахин бариад дээд давхар руу явлаа. Хин нэг намайг сонсгос сэргэлж ямар ч дугаархсангүй. Хонглын гэрлийг асаагаад дээд давхрын 5 хаалгыг ажиглав. 2 давхрын 5 өрөөний хаалга тавуулан алд тавь. Манай өрөөнүүдийн доогуур харах боломжтой зай байдаг гэсэн болохоор ээж аваахаа унтлахын өрөөний доогуур харсан юм. Тэгтэл тэнд нүцгэн хөлтэй хүн зогсож байсан. Би өөрөө ирэхгүй үгүйцэж огтхон ч бэлэн биш байгаагаа ойлгосон. Би бошоохон буцаж буугаад ариун цэврийн өрөөнд төгчээд аав руугаа дахин залгав. Гэвч тэр дахиад л хариулсангүй. Улуу удаа залгасан ч авсангүй. Тэгээд би 911 руу дуудлах гэсэн. Бүгдийг ярьж тайлбарлав. Оператор юу ч битгий яар. Тайм байгаарай гэж хэлсэн. Тэгтэл хоёр давхраас хүн бууж байгаа нь сонсогдов. Миний зүрх түг гэж хин нэгэн хажуугнаар ариун цэврийн өрөөний хаалганы гадаа ирлээ. Хэсэг зогсоод дараа нь гүн дуугаар "Юу энэ жаалаа" гэж хэлв. Би тэр дууг өнөөдрийг хүртэл сандаг. Тэсэлгүй операторын хэлснийг зөрчиж би цагдаа нартай утсаар ярьж байна. Би буутай гэж чангаар хэлсэн. Хачин хүн хаалгыг онгоолохоор оролцсон ч төгжээтэй ойлгомогцоо. Түүний алхам холдож арын хаалгыг хүчтэй хаагаад гарч одов. Удалгүй цагдаа нар ирж гэрийг бүхэлдэн шалгаж тэр итгээд аль хэдийн явсан болохыг баталгаажуулв. Тэд надаас "Өнөө өрөө хаана хонж болох вэ?" гэж асуухад нь би "Аавынхантай очиж болно" гэж хариулаад аав ах минь намайг гэрч авсан. Хамгийн аимшигтай энэ бүхнийг би өөрөө өрсөн юм. Юу гэхэд байна вэ гэхээр агуулгын хаалгыг хаахтаа би гэрээ онгоолттой орхиод явчихсан байсан. Яг энэ үед л хачин хүмүүс орсон байж таарна.
Би энэ явдлыг одоо хүртэл сандаг. Орой бүр, шөнө бүр